Окей. Microphone check. За 4-р сарын хайрын уншлага. Love. Харилцаа, зөвхөн харилцаа болон хайрыг үзэх болно. За тэгээд ажил, карьер, мөнгө, санхүүгийн талаар хэрвээ уншлага 4-р сарын талаар уншлага хэлмээр байвал комент хэсэгт бичээрэй. Worthy. За маш юм 3 өөр амьсгалтай сонголтын хөдрүүд гарч ирсэн байна. За эхний сонголт бол Xenia гэсэн хөдөр гарч ирсэн байна. За хоёр дахь сонголт бол Worthy, Peony гэсэн хөдөр байна. За гурав дахь сонголт маань бол King Proti гэсэн хөдрүүд тус гарч иржээ. За зэмэн гэрэлтүүлэг бол нэг л болох байна. За ямар ч гэсэн та хэд маань ингээд сонголтоо хийж байгаарай. Би бол нэг хэдэн жоохон гэрэлтүүлэгний зүйл хий. За одоо арай дээр харагдчихээн тий. Жоохон ойртолч. За ингээд ийм 3 уншлагатай сонголттой уншлага. За эхний шууд сонголт руугаа оръё. За energy check. За энэ группийг ямар ордны хүмүүс сонгосон байна вэ гэдгийг харъя. За Scorpio, Capricorn, Libra. За ерөнхийдөө энергиуд нь бол дандаа доош харж гарч ирсэн байна. За энэ дээр нэмэлт хүзрүүдийг татаж харнаа. Well. 13-14 гэсэн тоонууд дараалж гарч ирснийг бодоход ерөнхийдөө яг одоогийн нөхцөл байдал болвол ер нь бол дараалсан тоо дээрээс нь бүр дөрвөлжингийн дүрстэй 2 хүзээр дараалаад гарч ирж гин. Гэтэ энэ ухарсан байдалтай эхлээд 14 нь гарч ирсэн. Тэгэхээр таны хувьд бол одоогийн амьдралд чинь дахиад шинэ хаалга руу орохтой, дахиад шинэ шат руу дахиж гарах, дахиад нэг шинэ хуудас эргүүлэхийн тулд буцаад нэг алхам ухрааж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө нь ойлгох юм бол таныг өнгөрснөөс чинь дахин суралцуулах гэдэг гэсэн үг. Дахиж танд дахиад шинэ зам руу орохын тулд алдаагч нь дахиад танд давтуулаад ойлгуулах гэдэг юм дахиж ойлгуулахын тулд ижилхэн зовлон танд өгөхгүйгээр нэг шат ухраагаад өмнө нь юм болсон шүү гэд. Тэгэхээр ерөнхийдөө бол жоохон зүүд нойртой холбоотой зүйл. Ер нь бол хүнийг яг өнгөрснөөс нь дахиж ухааруулахын тулд ижил төстэй зүйлийг танд мэдрүүлнэ. Гэхдээ энийг бол яг ийм бодит байдал дээр мэдрүүлэх гэхээсээ илүүтэйгээр танд өөрийг чинь өөрөөр нь ойлгуулах тиймэрхүү зүйл рүү орсон гэсэн үг. Тэгэхээр таны хувьд бол яаж мэдрэгдэх вэ гэхлээр нэг л тийм амьдралд чинь гоё юм ирэх гээд байгаа юм шиг дахиад нэг гоё зүйл рүү орох гээд байгаа юм шиг тийм гоё сэргийг мэдрэмж мэдрэгдэн. Дээрээс нь та нэг юм өөрчлөгдөх шаардлагатай юм шиг та өөрөө яг одоогийн байдлаас өөрөөсөө залхаж эхэлж байгаа ч юм уу тий. Дахиад жоохон өөрчлөгдөөд нэг таны яг одоогийн нөхцөл байдал, одоогийн зан арын шинж өөрийг ч эргээгээ зовоогоод байгаа хүмүүстэй яаж харьцдаг байдал дараа нь тэгээ та тэр талаар юу гэж боддог, өөрийнхөө талаар ямар итгэл үнэмшилтэй байдгийг, өдөр тутамдаа ямар бодолтой байдгүй тэдрээс бол та өөрийгөө зовоож байгаа гэдгээ ойлгож байгаа учраас одоо ерөнхийдөө ингээ өөрчлөлтөнд орхоос өөр аргагүй байдалд орж байгаа. За тэр өөрчлөлт нь ялангуяа таны бүр юм гүн төвшөнд явагдаж байгаа гэж бол харагдаж байна. Өмнө нь бол яг өнгөцгөн төвшөнд те
Мерсээр саяхан болсон үйл явдлууд, ойрын хэдэн жилд болсон үйл явдлууд яг өөрчлөлтөнд орсон байж болно. Мэдээж хамгийн гүн цэг рүүгээ эртэл амьдрал чинь ерөөдөө баг багаар ингэж өөрчлөгдөж явж исэн гэсэн үг. Одоо бол бүр хамгийн гүн түвшинд бүр нэлээд олон жилийн өмнө бүр нэлээд жоохон байх үеий чинь шарх хөндөгдөж яг тэр зүйл чи яг одоо ингээд тулаад ирсэн. Яг тэр өөрчлөгдчих юм бол та бүр яг үндэс суураараа өөрчлөгдөөд тэр чинь ингээд таны яг өөрийгөө үнэлэх үнэлэмжинд ялангуяа маш их нөлөөлнө гэж бол харагдчихэв. За тэрний дараагаар бол та сонголтын дээр эргэлзэхээ болоод өөрийнхөө тэр амьдралын цаг хугацааг яг одоогоор нь таашааж чадах ийм нөхцөл байдал руу орох гээд байгаа юм байна. Одоогийн байдал нь бол иймэрхүү харагдчихэв. За тэгээд энергийн шалгалтыг харахад болохоор ус, газар, агаарын ордныхан бол харагдчих байна. За дараагийнх руугаа оръё. Energy check-ин ингээд таалагдчих таарж ивэл за ерөнхийдөө энэ групп бол таны групп гэсэн үг. Тэгэхээр 4-р сард таны хайр дурлал болон харилцааны тал дээр ерөнхийдөө харж байгаа штэ. За энэ 4 сард харилцаа холбоо ямар хөө байхаар байна? За энэ 4-р сард бол та яг юм хүмүүстэй харилцах гэдэг дээр бүх анхаарлыг бол өгөхгүй харагдаад байна. Ялангуяа байнга нэг хүнтэй өдөр шөнөгүй уулзаал, айгүй их юм яриад, чалчаал ингээд авах бол нэг тэрэндээ бол яг тийм зүйл дээр анхаарал нэг өгөхгүй. Аль болох өөр дээрээ ингээд анхааралч айгүй буухаар харагдчихэв. Одоо жишээ нь хүмүүстэй харилцаанд орлоо, за хүнтэй уулзлаа, ярилцлаа гэж бодоход за тэр хүн надаа юу ойлгох гээд байна. За тэр хүн юу яриад байна? Тэр хүн миний талаар юу ч бодож байгаа бол гэдэг байдлаас биш би хүмүүстэй яаж харилцдаг юм байна? Хүн надтай ингээд ийм юм ярихаар надад дургүй байд юм. Надад ингээд муухай мэдрэмж төрд юм ээ. Яагаад ингэ муухай мэдрэмж төрж байгаа юм бол за энэ хүн надтай нэг юм ингэж харьцуулахаар надад таалагддаг юм. Яагаад тэгээд энэ зүйл надад таалагддаг юм бол? Тэр яг таалагдахгүй байгаа зүйл чи яг таны дотоод мөн чанар, дотоод яг таны уугуул зүйл юм уу? Яг ингээд төрхөөс чинь байсан зүйл юм уу? Эсвэл гадны нөлөөнөөс авсан шарах ямар нэгэн зүйлээс болоод ийм зан характерыг өөртөө бүтээсэн юм уу гэдэг ялгааг олох гэж жоох юм өөрийгөө ингээд ажигласан байдалтай байхаар бол харагдаж байна. Яагаад тэгж байгаа вэ гэхлээр ерөн сүүлийн үед таны ингээд харилцаанд орж явахдаа та ер нь өөрийгөө жоох ойлгохгүй байсан зүйлүүд гарсан харагдаад байна. Одоо жишээ нь нэг хүнтэй танилцаал, ярилцаал эхэндээ айгүй таалагдж байгаад явандаа таалагдгаа болох ч юм уу. Эсвэл эхэндээ нэг онцг биш хүн байна да гэжсэн явандаа гинт амар сэтгэлэг чинь булаагаад ч юм уу тий. Тэгээ ингээд нэг тийм замбраагүй байдал үүсээд ингээд яваад ангуудаа яг би яг ямар хүнийг хүсдэг юм. Миний сэтгэл зүрх яг яагаад байна? Би яг энэ хүнд хайртай болов уу, хайргүй болов уу? Энэ хүн надад таалагдаад байгаа юм болов уу, үгүй болов уу? Би яг энэ хүний төлөө хичээх хэрэгтэй юу, үгүй юу гэдэг ингээд айгүй хэргэлзээ тий. Ойлгомжгүй зүйлүүд их гарч исэн байна. Тэгээ нэг тийм нэх гоё яг өөртөөгөө 100% тохирох хүнийг болоход хэцүү юм шиг тий. Эсвэл яг юм урт удаан харилцаанд байсан хүнээсээ залхаад байгаа юм шиг, өөр хүмүүсэд байгаа юм шиг. Тэгснээ яг юм таны үнэхээр сэтгэл нийцээ та бүр ингээ хүл алдангүй хүн амьдрал чинь гарч ирэх болов уу, үгүй болов. Тэр хүн гарч ирлээ гэхэд намайг зөрүүлээд бас тэгж хайрлах уугүй юу гэд ч юм уу те айгүй хэм эргэлзээтэй зүйлүүд үүссэн учраас ерөнхийдөө та одоо жоохон ингээд өөрлөгөө орохоос өөр аргагүй байдалд орж байгаа юм байна 4 сард. За ингээд дараагийнхаа сэдв рүү оръё. Дараагийн сэдвийн дараагийн хэсэг шүү. За
За хайр сэтгэл дээр болвол тавьж явуулах ёстой хүмүүсийг тавьж явуулаад ер нь жоохон харилцаанууд дээр цэгцлэх зүйлүүд хийвэл зүгээр харагдаж байна. Хэрвээ тийм олон хүнтэй харьцдаггүй. Яг ингээд заавал харьцдаг байх гэхээс илүүтэйгээр жоохон юм нэг мэндийн зөрүүтэй байдаг ч юм уу тий. Тиймэрхүү хүмүүс бас ингээд хичнээн тантай нэг амар уулзаж уулзраал байн хамт байхгүй байгаа ч гэсэндээ зүгээр л нэг юм мэндийн зөрүүтэй байхад л таны энергит бол их нөлөөлж идэг. Тийм болохоор тиймэрхүү хүмүүсийг жоохон амьдралаасаа зэгцлээд явуулахын явуулаад хэрвээ тийм хүн байхгүй гэжээвэл өнгөрсөнд холбоотой байсан тиймэрхүү хүмүүстэйгээ энергийн салгалт хийх шаардлагатай бол харагдаж байна. За дээр нь immune support буюу яг хүнээс хайр харах биш өөрийгөө эхлээд хайрлах зүйл бол яалтчгүй шаардлагатай харагдаж байна. За дээрэс нь хүнд дахиж итгэх итгэлээ олж авах хэрэгтэй. Энэ гурав бол хоорондоо уялдаа холбоотой харагдаад байгаа байхгүй юу? Гурлаа доош харсан байдалтай дээрэс нь утга санааны хувьд бол тэр тантай яг юм хоёрын хооронд харилцаатай байгаад байгаа олон төрлийн хүмүүстэй өнгөрсөнд бас харилцаатай байсан мөртлөө одоо хүртэл таны сэтгэлд байгаад байгаа өвдөлттэй хэвээрээ ч юм уу аз жаргалтай байдлаар ч юм уу ямар нэгэн байдлаар таны дотор байгаад байгаа өнгөрсөнд чинь таныг уяад байгаа. Тийм зүйлүүдээс харилцаагаа тасалснаар та өөрийгөө хайрлаж байна гэсэн үг. Өөрийгөө хайрлаад босоод хүнээс шалтгааллахгүй бие даасан байдлаар өөрийгөө хайрлаж чадах юм бол дахиад хүнд итгэх итгэлээ олж авах юм аа. За энэ 4 сард та ер нь ямар хүнтэй ингээд илүү харилцаа холбоотой байхаар байна вэ гэдгийг харъя. За ингээ 3 төрлийн энерги гарч ирж байна. За гуруула нэг хүнд зохицуулсан байж болно. Эсвэл гуруула өөр тусдаа хүмүүс байж болно. За эхнийх нь бол загсны орны энергитэй хүн байна. Урлах соёл сонирхолтой. Тэгээ айгу зөөлөн сэтгэлтэй, айгу амархан говьддог. Мэдээж юм ус суурьтай учраас зүүн совин өндөртэй, мэдрэмж сайтай. Ер нь бол загсныхаа их гоё хийнцэр хүмүүс байдаг. Айгу мэдрэмжтэй гэсэн. Урлагийн мэдрэмж өндөртэй. За дээрэс нь арслангийн орны энерги бол гарч ирж байна. За би арслангуудад бол үнэхээр хайртай, үнэхээр гал ордууд байдаг. Хамт байхад хөвгчлөлтэй, маш тийм цог золбоотой, өөртөө итгэлтэй. Хажууд нь байхад бол ингээл уйдна гэж байхгүй тийм маш юм өндөр мэдрэмж төрүүлдэг, аюу хүчтэй мэдрэмж хүнд төрүүлдэг тийм гоё хүмүүс байдаг. За хумхын ордны энерги. За энэ хүн бол жоохон нэлийн эвгүй харагдаад байна. Энэ хумхын ордны энергитэй хүнээс жоохон хол ойвол зүгээр ээ. Яг гэвэл энэ хүн маань бол жоохон таныг хоёрдуулах гадайх магадлалтай байгаад байна. Нэг сонио гарч ирснээр л гинт алга болоо нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй нэг юм хайлах гээд байгаа ч юм уу үгүй ч юм уу тэгснээ нэг юм айгу тийм дур булаан тий яг юм алуу болоод байгаа нь таныг ингээд өвтгөхөд байгаа ч гэсэндээ нэг өөрийг чинь татаад байгаа нэг юм ер нь бол гаднах талаас нь бол айгүй тийм царилэг гоё хүмүүс байдаг ерөнхийдөө нэлийн оюунлаг тийм болохоор татагдах магадлал бол маш өндөр. За энэ хүмүүс таны амьдралд 4 сард тий яах гэж гарч ирээд байна вэ гэдгийг харъя. Ямар зоригтой юм. За энэ нэлийн комплике болоо явчих чинь үе. Нэмэлт хүзүр хавна. За энэ загсны ордны энергитэй хүн маань бол айгүй зөөлөн энергитэй хүн гэж хэлсэн. Тэгэхээр энэ хүний хувьд бол яг
Тантай бол те таны яг эргэн тойронд чинь таныг хорлох гээд байгаа янз бүрийн хүмүүсээс бол тийс ондоо хүн гэж харагдаж байна. Айгу таныг төлөв гэсэн сэтгэл байна. Гэхдээ яг таны тийм хүсэжсэн шиг харилцааг бол өгч чадахгүй. Яг таны хүсэж байгаа хүн бол биш харилцаан дээр. Арслангийн ордны энергитэй хүн маань бол танд үнэхээр зүрх сэтгэлээ өгөө. Зүрх сэтгэлээ өгөөд байгаа юм биш үү? Авчиж болдгүй юм уу гэдэг шиг зүрх сэтгэлээ өгөөд байгаа юм биш үү? За тэгтээ бол та хоёрын хувьд бол энэ 4 сард яг тэгж харилцаа чинь тодорхой болоод яг урагшлахааргүй л харагдаад энэ жоохон юм гацангтай айгу тийм хол зайтай болчих юм уу те эсвэл харилцаа жоохон удаашралтай тийм амар яарсан биш те. Тэгэд энэ харилцаа яг 4 сард бол яг тэгж амар урагшлаад шууд ингээд хоёулаа яг гоё юм хамтдаа хайр сэтгэлийн харилцаа үүсээд явахгүй харагдаад байна. Яг дараа нь 5 сард бас байж болно штэ. За энэ дээр бол нэмэлт үзэр татыг завь алдчихгүй. За Humхын ордны энерги бол за яг энэ хүнийг бол өөрийн болгож болно. Гэхдээ бол нэлээд хичээл зүтгэл нэлээд төвчээр тууштай байдал бол шаардагдана. За дээрэс нь энэ хүнийг өөрийн болгохыг хүсчихвэл та ер нь өөрөө үйлдэл хийхээс үр аргагүй байдалд орно гэсэн. Та нэлийн санаачлалыг гартаа авч ингэж явахаас үр аргагүй. Тэгээ дээрэс нь маш юм төвчээртэй байх те өөрөөсөө маш хичээл зүтгэл гаргах ийм шаардлагатай. Гэтэ энэ харилцаа бол бүтэж болно гэсэн зүйл бол гарч ирж байна. За энэ харилцаа бол яг таныг нэг амар зовоогоод байхгүй харилцаа боловч яг таны хүсэж байгаа хүн чинь яалтчгүй биш гэдгийг та бол мэдэрнэ. Энэ Арслангийн ордны энергийн хүн бол танд бол зүрх сэтгэлээ өгөхийг хүсээд байна. Энэ харилцааг урагшлуулахыг хүсжээвэл 4 сард бол яг тийм амжилттай болж чадахгүй харагдаад байна. Гэхдээ энэ харилцаан дээр бол би нэмэлт үзэр ялтчихв гэж бодлоо. Яагаад гэвэл энэ journey гэдэг үзэр яагаад доошоо гарч ирв. Энэ бүр ингээд угаасаа бүтгүү гэсэн үг юм уу? Эсвэл юу юм уу гэдгийг харъя. 4 сартаа бүтгүү гэж байгаа юм уу? За юу юм бэ шүү? Яагаад энэ 4 сард гацалттай байна вэ гэхлээр ерөнхийдөө энэ бол танаас шалтгааллах юм байна. Энэ хүнтэй харилцаагаа ингэж гоё авч явах хэсэг чи ерөөсөө л 100% танаас шалтгаална. Та яах ёстой вэ гэхлээр ухаантай байх ёстой. Ухаантай байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө хайрлах. Хүнээс хараат олж болохгүй. Тэр хүн танд хичнээн таалагдаад хичнээн тань зүрх сэтгэлээ өгсөн ч гэсэндээ та тэр хүнгүүгээр ганцаардаад байгаад гэж болохгүй. Өөрийнхөө энергийг хамгаалах хэрэгтэй, хэл хязгаараа тогтоох хэрэгтэй, өөр ингэсэн орон зайтай байх хэрэгтэй. Тэгж чадах юм бол энэ харилцаа бол амжилттай болж болох нэ. За ингээд нэмэлт зөвлөгөө хараад дуусгая. Уншлага. За зөвлөгөөг нь харахад бол за ингээд таны уншлага дээр зөвлөгөө маягаар татсан хуудсан дээр болохоор иймэрхүү юм гарч ирсэн байна. За чармаалтгүйгээр хүрнэ гэж зэн хэлдэг. Гэхдээ чармаах шаардлагагүй хүрэхийн тулд асар их чармаалт хэрэгтэйг мартаж болохгүй. Яагаад гэвэл ямар ч аргаар хичээллэхгүй, өчүүхэн ч зүтгэл гаргахгүй зүгээр сууж байгаа бүгдийг хүртэн гэхээр залхааг залжин сэтгэлийн хорхоо хөдөлж таараа. Ийм шалтгаанаар ерөнхийдөө хүмүүс зэнд орж байгаа гэсэн ийм санааг бол гаргасан байна. Тэгэхээр эннийхэн санаа бол ерөнхийдөө харилцаан дээр тэ битгий хитрхи их ингэж залхуурж хойшоо суугаарай. Ерөнхийдөө ингээд энэ харилцаан дээр ямар ч хичээл зүтгэл гаргахгүйгээр яг гоё ингээд
бие бинийгээ төгс хайрлалаа бас ингээд тодорхой хэмжээний хүнээс хичээл зүтгэл гарах шаардлагатай шүү гэдэг санааг бол харуулж ийн гэж бодож байна. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань чармаах шаардлагууд хүрэхийн тулд асар их чармаалт хэрэгтэй гэдэг аффирмашныг комент хэсэгт бичээрэй. За ингээ 2 дахь группийнхаа уншлага руу орё. За 2 дахь групп бол Peony Worthy гэдэг өдрийг сонгосон хүмүүс байна. За энэ хүмүүсийнхаа энергийн шалгалтыг хийгээд уншилгаа эхлүүлье. За энэ группийг ямар хүмүүс сонгосон байна вэ? Эхлээд нөхцөл байдлыг харчаад би юуг нь харах юм биш үү? За одоогийнх нь энерги дээр бол шууд 5 үзэр унаад ороод ирлээ. За 15-5 бол маш юм чухал үүргийг гүйцэтгэж байгаа харагдаж байна. Энэ 4-р сард болон яг одоогийн нөхцөл байдал дээр за харилцаа холбоо бол үнэхээр зайгүй байна. Хүмүүстэй бол маш их гоё сайхан сэтгэл төрүүлж байна. Хүмүүсийн анхаарлыг татж байна. Хүмүүсийн хайрыг бас татаж чадж байна тий. За дээрэс нь метаморфоз гарч ирж байна. Гэхдээ бол танд өөрчлөлттэй одоо ингээд шаардлагатай юм шиг санагдаж байгаа. Тэрэн дээр яг юун дээр вэ гэхлээр бүтээлч байдлын хувьд бол та яг өөр дээр үнэхээр яг би ингээд бүтээлч байх хэрэгтэй гэдэг юм мэдрэмжийг бол одоо ингээд жоохон авч эхэлж байгаа тий. Би одоо заавал бусдын жишгээр явахгүй би яг өөрийнхөө ингээд хүслээр өөрийнхөө яг хиймээр байгаа зүйлийг хийгээд ингээд явбал илүү бүтээлч байж чадах юм байна тий. Тиймэрхүү зүйл дээр та яг өөрчлөлт надад одоо хэрэгтэй байгаа юм байна гэдэг ийм мэдрэмжийг яваад бол авч байгаа харагдаж байна. За дээрэс нь бол маш эрч хүчтэй өөртөө ихтэй маш аз жаргалтай юм энерги бол харагдаад байна. Дээрэс нь таны хувьд бол яг 3 хүрдний тэнцвэр бол маш гоё харагдаж байна тий. Хүмүүсийг сэтгэл зүрхнээс уучлаад тавьж явуулж чадсан байна. Зүрхэн хүрд нээгдсэн байна. Дээрэс нь харилцаа холбоо хүмүүстэй харилцаа холбоо бол маш дэжгүй харагдаад байна. За энэ группийг сонгосон хүмүүсийн маань орд тийм ах бодийг харъя. За энэ нь штэ тий юу шүү. Ордны маань заавал ордон таарах албагүй тий яг одоогийн энерги чинь тийм байгаа байж бас болно. Бас нар сарны мандалд чинь таарч иж бас болно шүү. За эхрийн ордны энерги маань гарч ирж байгаа. Тэгэхээр таны хувьд бол яг одоогоор маш юм харилцаа холбоон дээр яалтчгүй мундаг байгаа гэж бол харагдаж байна тий. Хүмүүстэй яг тухайн хүнтэй тохируулж яг гоо ингэж харьцаж чадах хүмүүсийг харилцаагаараа ингэж өөртөө татах юм чадвар бол өндөр харагдаж байна. Дээрээс нь өөртөө маш их ихтэй тий. Түрүүний яг хэлсэн дэжлэгэн маш юм аз жаргалтай өөртөө ихтэй нар гийсэн амбицтай тий. Хүмүүсийн анхаарлыг өөрлөгөө татсан ийм энерги бол харагдаж байна. Тийм зүйлийг угаасаа одоо хийж байгаа гэж магадгүй. Загсны ордны энерги гарч ирж байгаа гэхлээр бас юм урлагийн талын мэдрэмж чинь маш юм өндөр байна. Дээрээс нь зүүн совин чинь бас их нэмэгдэж байгаа. Хүнийг хайрлах сэтгэл бас их төрж байгаа харагдаж байна. За тэгээд мах бодуудыг харахад бол гал агаар усны мах бодууд бол харагдаж байна. За ингээд энергийнх нь шалгалт хэрвээ таарж байгаа бол гол уншлага руу орё.
За харилцаа холбоо ямар хөө байхаар энэ 4 сард soulmate-тэйгээ уулзрах магадлал өндөр байх шүү. Гайхалтай. 1 2 гарч ирж байна. Дараалсан үзэр гарч ирж байна. Гэхдээ энэ 4 сарын уншдаг дээр дараалсан үзэр гарч ирж байгаа учраас soulmate-тэйгээ уулзаж магадгүй. Гэхдээ энэ бол танаас 100% шалтгаална. Хэрхэн уулзрах вэ гэхлээр та өөрөө харилцаанд хит их хичээл зүтгэл гаргаад ээж болохгүй, өөрөө төрүүлж алхам хийгээд ээж болохгүй. Ерөөсөө л танаас огт шалтгааллахгүй. Та өөрөө л ингээд өөр дээр анхаарад яг тэр хүн рүү ингээд үйлдэл хийхгээ, тэр хүн рүү ингээд янз бүрийн зүйл бичээд тэ ингээд өөрөө хичээл зүтгэл гаргах бол шаардлагагүй. Зүгээр л ирээдүйдээ ихтэй байх хэрэгтэй. Үнэхээр би гоё хүнтэй уулзрана. Би бол сайхан хайрыг хүртэх хэрэгтэй. Би бол дандаа сайхан хүмүүсээ өөрлөгөө татдаг. Би яг хүсэж байгаа шигээ залуутай уулзраад амар сайхандаа жаргана. Тэр бол үнэн гэд яг ирээдүйдээ маш гоё ихтэй байх хэрэгтэй. Ерөөсөө санаа зовнил байхгүй те ирээдүйд яах бол би яг тэр хүнтэй хамт байж чадах болов, гоё хүнтэй уулзрах болов ингэсээрээ ингээд баахан хүмүүсийг алдчихгүй дээ. Ингээд надад илүү гоё хүн гарч ирэхгүй бол яах вэ? Эсвэл нэг хүн гараад ирдэг. Тэрнээс илүү гоё зүйл залуу надтай дараа нь тааруул яах вэ гэдэг. Ерөөсөө тийм байж болохгүй. Ерөөсөө л ирээдүйдээ итгэл орчлон ертөнцид даатгаал мартчих. Тэгэл ерөөсөө одоогийнхоо зүйл дээр анхаарад явбал одоо хийж байгаа зүйлдээ анхаарад явбал зүгээр байна. Дээрээс нь те та яг нэг тийм мөрөөдлөө орхигдуулж ерөөсөө болохгүй. Та яг юу мөрөөдөж байна? Яг хүсэл мөрөөдлөө нэгт тавих хэрэгтэй. Яг энэ харилцаан дээр та үйл хөдлөл хийх ёстой хүн биш, харин зүгээр л мөрөөдөөд яг нөгөө гүнж байдэн штэ цамхагт ингээд мөрөөдөөд сууж идэл цагаан морьтой хаан өөрөд ирдэг те. Яг тэрэн шиг та зүгээр л ингээд мөрөөдөөд хүсээд ингээд гоё өөрийнхөө одоо жишээн дээр нөгөө нэг танклед дээр бас гардаг штэ. Өөрөө гоё гэртээ зураг зураал, ном уншаал, тэгээ өөрийгөө гоё хөвгчлөлтэй байлгаал ингээл үжэтэл нэг залуу цохоор нь ороод ирдэг те. Яг тэрэн шиг та яг ингээд гоё өөрийнхөө хийх ёстой зүйлүүд дээр анхаарад явбал энэ 4 сард үйл хөдлөл хийхгүйгээр өөрлөгөө татаж чадах юм бол энэ 4 сард soulmate-тэйгээ уулзрах магадлал байна. За сая бичлэгээ паузлахаа мартаа жоохон цай уучлаа. Паузлсан байх гэж бодсон чинь за тэгээ яг ингээд уучлаараа үргэлжлүүлчихье. Би өгн бол ингээд бичлэгээ паузлж байгаад бас уух муух юм уу тэрийг ингээд зохицуултын. Гэхдээ энэ удаа яг зогсоогоогүй өнгөрчтэй энийгээ таслаад буцаагаад эвлүүлэн гэхээр маш их цаг үрдэг байгаа. Бараг ингээд өдөржингөө юм болдог. Тэгэхээр апплод хийх гэж л өдөржингөө юм болдог учраас за яг ингээд энэ хэсгийг маань алхасчаарэ. Мартаад амар цай ууж байгаад харсан чи стоплог байсан байна. За ямар ч байсан юу байна? Энэ группийг сонгосон хүмүүс төр яагаад ч юм 5-5 хүн гараад ирэх юм. За эндээс яг та ингээд боломжит хувилбараа сонсороо. Зарим хүнийх дээр бүр 5-5 харилцаач гэж магадгүй эсвэл бол ингээд жоохон холигдож ингэж гарч ирсэн. Тэгээ зарим нь бол таны харилцаанд орж ирэхээгүй хүмүүс байж болно. Тэгээ энэ дундаас ингэж хэрэгтэйг сонгосоод аваарай. За ямар ч байсан материал ордны энерги доош харж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө бол жоохон юм хүүтэн тэ. Гэхдээ мөнгө санхүү дээр аягүй анхаардаг. Ер нь бол нэлээд жоохон баяка
баяка гар бол байна. За номын ордны энерги жоохон хариуцлагаас зүхтаадаг нэг юм жоохон fuckboy бол байна. Гэтэ бол энэ бол хөвгчлөлтэй айгуу гой өөдрөг. Арслангийн ордны энерги бол байна. Тэгээ маш юм амбицтай, маш юм өөртөө ихтэй айгуу гой үйлдэлийг дандаа аваад явдаг айгуу гой халамжтай ийм залуу байна. Дээрээс нь маш юм урлагийн мэдрэмж өндөртэй. Зөөлөн сэтгэлтэй те хажууд нь байхад маш юм гоё тухтай зөөл хүн хажууд хүндээ маш их анхаарлыг тавьж чаддаг. Дээрээс нь маш юм ажигч юм гүн хилэнцэн ордны энерги гэхээр бол тэ нэлээ юм аюултай мөртлөө маш дууралахаараа гүн дууралдаг бүхнээ зориулдаг. За ийм хүмүүс бол байгаа харагдчихээн. За энэ хүмүүсийг тус нь ингээд харъя яг ямар зорилготой тантай уулзраад юм те. Сонирхолтой юм болж байна да. За энэ материал ордны энергитэй хүн дээр бол за таныг бол айгүй гоё ингээд өөрчлөлтөнд энэ харилцаан дээр те та айгүй гоё өөр мэдрэмжийг авах болно. Ямар ч хэсэг өөр хүмүүсээс те бусад хүмүүсээс маш өөр байж чадах болно. Хайр дурлал харилцаан дээр. Энэ номын ордны энергитэй хүний хувьд бол танд бол маш юм хэцүү юм үлийн үрийн харилцаа байгаа тийм маш юм хадал явдал дуртай хариуцлагаас зүхтаадаг юм өөдрөг төрлийн тийм залуу байна. Гэхдээ энэ хүн бол таны маш их зовоодаг тэг эргэн тойронд чинь айгүй тийм хэцүү нөхцөл байдалд оруулдаг гэж бол харагдчихээн. За 4 сард бол бас яг ингээд дахиад танд бас ингээд жоохон хэцүү нөхцөл байдал үүсгэж магадгүй. Энэ хүнээс жоохон хол байгаад болгоомжтой харьцуул зүгээр харагдаад байна. За арслангийн ордны энергитэй энэ өөртөө ихтэй гал халуун залуу бол үнэхээр таны яг ингээд учрах ёстой учралт бол мөн байна. Энэ бол таны soulmate байх магадлал айгүй өндөр харагдчихэ шүү. За тэгээд загсны ордны энергитэй залуугийн хүний хувьд бол маш тийм тань руу яг тийм зөрөгтэй үйлдэл хийж чадахгүй жоохон юм имээсэн байдалтай байгаа учраас ерөнхийдөө бол тантай амар ингээд гой харилцаа үүсч чадахгүй болов уу. Гэхдээ ерөнхийдөө бол та өөрөө төрүүлээд бас энэ дээр үйлдэл хийвэл болох юм байна. Тэгээд хилэнцэн ордны энергитэй үнтэй айгуу тийм таныг ажиглал байгаад идэг нэг тэр хүний хувьд бол зүүдний хөтөж доош гарч ирсэн бахын. Тэгэхээр зүүд нойрондоо та хоёр өмнө нь ингээд та энэ хүнийг айгүй их зүүдэлдэг байсан байж магадгүй. Гэхдээ одоо бол та ингээд 4-р сард бол энэ хүнийг мартаж чадхаар харагдчихээн. Ингээд амьдралаасаа тавьж явуулж чадна. За тэгээд ингээд нийтэд нь харах юм бол материал ордны энергитэй хүн болон арслангийн ордны энергитэй хүн хоёр бол маш юм дайжгүй. Энэ хоёр хүн болвол илүү их анхаарал хандуулж илүү их хамт цагийг өнгөрөөвөл зүгээр харагдчихээн. За дахиад нэмэлт үзүүлдэг харъя. Нэр 100% 180 градус эргэжлээ шүү нэмэлт үзэр авсан чинь. За энэ камерыг жоохон холдуулж агаад тухтайхаа үзнэ. За Capricorn за материал ордны энергитэй хүний хувьд бол тий танд бол яг гоё юм шал өөр мэдрэмжийг бол төрүүлж чадна гэжсэн. Тэгэхээр энэ хүнтэй бол та яаж харьцуул зүгээр вэ гэхлээр
юу гэж харагдаад байна. Өөрөө үйлдэл хийхгүйгээр нэлээд тэр хүнийг хүлээгээд тэр хүн тантай яг яаж харьцах нь уу, тантай яг ямар хуу байх нь уу гэдгийг нь ажиглаад байж ивэл зүгээр харагдаж байна. Номын ордны энергитэй хүний хувьд бол яг таны манифест хийж исэн амьдралыг бол танд өгч чадхаар харагдаад байна. Гэхдээ бол танд нэлээд хэцүү байх болно энэ үнтэй хамт байхад бол. Гэхдээ яг ирээдүйдээ танд ийм амлсан таны яг ингээд хүсэж байгаа амьдралыг чинь өгч чадхаар харагдаж байна. За дээрээс нь Арслангийн ордны энергитэй хүний хувьд бол 4 сард бол яг аялал энэ хайр сэтгэл бол бүтэмжтэй болоод яг эхлэхэд бол жоохон хэцүү харагдаж байна. Энэ 4 сарда за энэ дээр бол нэмэлт хүзэр авъя. За энэ дээр бас нэмэлт хүзэр авъя. За энэ манифест дээр бас нэмэлт хүзэр авна. За Арсны ордны энергитэй хүн бол ялцчгүй тань руу ингээ үйлдэл хийхэд бол хэцүү. Ингээ таныг бол танаас бол жоохон имиж байгаа ингээ гологдохгүй, хаягдчихгүй гэдэг байдлаас жоохон имижтэй мэдрэмж бол байгаа харагдаж байна. Гэхдээ ямар ч байсан таныг хизээж ганцаардуулахгүй гэж байна. За тэгээд энэ хүний хувьд бол яг та ингээд одоо мартаж эхэлж байгаа ч гэсэндээ энэ хүн таныг мартаагүй. Энэ хүн бол таныг тантай ирээдүгөө ингээд төсөөлсөн бай. Төсөөлөд яваад байгаа харагдаад энэ хилэнцгийн ордны энергитэй. Ямар сони юм бэ? За тэгэл тэр хүмүүсийн наартаар мандалтыг хараал байх нь. За энэ хүн бол үнэхээр ойлгомжтой байна те. Үнэхээр ингээд таныг ганцаардуулахгүй гэхдээ тань руу үйлдэл хийж чадахгүй байгаа. За энэ дөрөв дээр бол яалтчгүй нэг нэмэлт үзэж татъя гэж бодож байна. За дарааллын хувьд бол энэ материал ордны энергитэй хүн байгаа тий. Юуг нь хүлээгсэн штэ. Ямар үйлдэл гаргах нь тэрийг хүлээсэн дээрээ. За тэгэд энэ харилцаа нь яг ямар төрлийн харилцаа яг яах гээд байгаа гэдгийг нь л жоохон тодорхой болгоё. Fuck. Ёо. Ямар амар юм болчоо. За энэ бол ер нь ойлгомжтой, шууд ойлгомжтой гараад ирлээ тий. За энэ хүнээс болоо та ерөнхийдөө жоохон ядаргаанд орсон магадгүй харагдаад байна. Энэ хүн дээр харин жоохон эрүүл мэнд дээр анхаараад айл болох. Энэ хүнээс өөрийнхөө тусгаар байдлыг бол жоохон авч аваад жоохон ихцэн гаргахад бол зүгээр өөрөө үйлдэл хийхгүйгээр тэр хүнийг ер нь хүлээгээд байж байвал зүгээр тэгээд энэ бол үнэхээр сөүл мэйт байх магадлал өндөр. Үнэхээр жинхэнэ харьцан байх магадлал өндөр байна. Яа байх л тэ. Юу болоод байна да? Номын ордны энергитэй хүнийг харъя те. Энэ хүний хувьд бол танд бол яг юм хүсэж байгаа амьдралыг ч өгч чадна гэсэн. За энэ дэр нэмэлт харъя. За энэ хүний хувьд бол яалт зүү танд гоо сайхнараа жоохон гоо сайхныхаа хувьд бол та энэ хүнийг яг ингэж амар ингэж хайрлахаа хүсгээ болцсон. Ер нь бол жоохон юм муухай талуудаа танд их харуулсан учраас одоо ингэ та гоёор харах боломжгүй болсон. Гэхдээ тэр хүний хувьд бол дахиад өөр хүнийг ингэ сонгоод явж чадахгүй байгаа учраас энэ жоохон бүрлцээд өөр хүнийг сонгоод явж чадахгүй, өөр хүн ингээд өөр шинэ хайрыг ингээд олж авч чадахгүй байгаа учраас ерөнхийдөө бол танд хамаг амьдралаа зориулсан ч яах вэ гэдэг байдлаар бол таныг жоохон харж байгаа ийм хүн байгаад байна. За Арслангийн ордны нэрийг. За энэ Арслангийн орд бол бас л соулмейт байх, сүнсний юу байх магадлал өндөр учраас энэ дээр бол ялтч бас нэмэлт хүзэр авахаас үр харахгүй байдалд орж байгаамаа.
За яг энэ харилцаа бол яг 100% soulmate-ийн харилцаа гэх нь ч бас хайшин. Ер нь бол зүгээр л хоёр ингээ урд амьдралдаа, урд насандаа тэ бие биендээ ямар нэгэн амлалт өгсөн ч юм уу. Тэгж бол харагдаж байна. Тэгээд энэ харилцаан дээр ялтчгүй бол та бардам зан гаргаад бол хэрэггүй харагдаад байна. Ер нь яг гой өөрийнхөө байгаа тэр хүн рүү илүү ингээд үйлдэл хийгээд ингээд явах юм байна. Энэ харилцаа бол яг ингээд таны хүсснээр бол болохгүй байж магадгүй харагдаж байна. Ер нь бол энэ 4 сард тэ ялангуяа. За дээрэс нь энэ хүнтэй бол маш юм. Энэ хүнтэй ингээд урагшлуулахыг хүсээд та ингээд явлаа гэхэд бол таныг шархлуулах зүйл болж магадгүй харагдаад байна. Гэхдээ хичнээн шархалсан ч гэсэндээ яг энэ харилцааны гол утга учир нь бол маш гүн гүнзгий утга учиртай харилцаа юм шүү. Тийм болохоор энэ харилцааг бол сонгосон ч болохоор арж. Гэхдээ энэ 4 сард бол нэг амар гэдэг амжилтанд хүрэх нь бол юу л бол. Гэхдээ бол бүр цаашдаа та хүсэж ивэл энэ харилцааг урагшлуулж болох юм байна. За тэгээд энэ нэг хилэнцэн ордны энергитэй хүн те та мартсан ч гэсэн энэ хүний хувьд бол ирээдүй хараад байгаа гэхлээр бас айгүй сонио. Энэ яг яах гээд байгаа хүн хүсэл бол байна. За хөөх За энэ хилэнцэн орны энергитэй хүн болвол маш юм оюунлаг хүн байна, маш ухаантай хүн байна. Тэгээд таныг бол маш их хүсэж байгаа. Таныг бол үнэхээр өөрийн болохыг үнэхээр хүсэж байгаа. Тэгээд бүр ингээд угаасаа өөрийн болгоно гэдэгтээ итгэлтэй байгаа. Бүр ингээд юу ч хийхээс буцахгүй байгаа. Тэгээд ерөнхийдөө бол таныг өөрийн болгоно гэсэн 100% шийдсэн бүр тийм хүн байна. Хилэнцэн ордны энергитэй хүн шүү. За иймэрхүү байна. За тэгээд зөвлөгөөнийхөө хэсгийг уншаад энэ уншлагаа бол өндөрлөё. Ерөнхийдөө за зөвлөгөөг нь харах юм бол за ингээд зөвлөгөө карт дээр нь харсан зүйл дээр болохоор гаргаж ирсэн хуудас дээр болохоор ерөнхийдөө тантрын талаар яг йогоос ямар ялгаатай гэдэг талаар тий тантр гэж юм ингээд тантрын гол онцгийг нь харуулсан. Тэгэхээр энэ дээр болохоор ингээд ингэсэн байгаа байхгүй юу? Ерөнхийдөө нийтэд нь харах юм бол йог бол хүнийг одоо ямар нэгэнтэй ингээд эгог нь тэжээсэн тий арай нэг ингээд хичээл зүтгэл гаргаж ээж ингээд төгс төгөлдөр биеийг бий болгох тий төгс төгөлдөр зүйлд хүрэх ямар нэгэн зүйл рүү ингээд хүрэхийн тулд гэж хичээх тэр чармаалтыг бий болгодог. Тэнгүү тэр нь яадаг вэ гэхлээр эгог тэжээж өгдөг юм байна. Тэнгүүд ихэнх хүмүүс яадаг вэ гэхлээр йог бол яг бүр хамгийн эцэст нь эгог ялахын тулд байдаг бол тантрын хувьд бол хамгийн ихэнд эгогоо ялж ээж эхлээд бууж өгч ээж тэ яг юм урсгалын дагуу явж ээж бүр ингээд ямар ч итгэхгүй болж тэ гэж бууж өгч ээж тантр ингэж эхэлдэг. Тийм учраас ерөнхийдөө тантрын хувьд бол айгүй хосолтой зүйл гэж хэлэн л да ихэнх хүний хувьд. За одоо шинэмж байгаа байхгүй юу? Тантр хизээч эхэнд зүрх сэтгэлийг татахгүй зөвхөн өөртөөгөө үн удаан ажиллаж йогийн замаар олон төрөлтөд тэмцэн зүтгэсэн хүн л тантрыг хүлээн авдаг. Тантрыг ойлгох сөхөө төрсөн учраас тэдэнд тантр тохирдог. Харин ердийн хүн тантрыг хүлээж авч чадахгүй. Тэр чамаас тэмцлийг биш хүлцлийг шаардна. Урсгал сүрхийг биш даган хөөхийг шаардна. Бүү эсэргүүц зүгээр л хүлээн зөвшөөргөн. Анхны алхмаас л эго ч арилга учиртай. Йогч үүнийг шаарддаг. Гэхдээ эцсийн бүлэгт йог чамаас эгогоо ариусгахыг шаардна. Төгс ариусгаж цэвэрлсэн цагт эго арилж таараа. Йогийн хувьд энэ бол төгсгөл бол тантрын хувьд эхлэл юм аа. Тэр бол ийм тантр бол жирийн олон хүнд бол тохирдоггүй гэсэн байна. Одоо жишээ нь
арх дарс авгаа хүүхэн тэгээ бусад зүйл дээр яг дур зоргоор хүмүүс авирлахын тулд тантраар түрээ барьдаг гэж юм те. Ер нь бол тантрын хувьд бол арай жоох юм өөр үзэл яваад байдаг. Тэгэхээр таны яг энэ зөвлөгөөр тантрын юу гарч ирсэн учраас ерөнхийдөө хайр сэтгэл гэдэг бол бууж өгөх юм бас нэг зүйл юм шүү. Яг хайр сэтгэл дээр заавал ингээд өөрөө хичээгээд те бүр ингээд тэр хүнээрээ хайрлуулахын тулд ингэж явж байгаа юм ямар нэгэн тэмцээн биш те. Тийм учраас яг ингээд тэр хүнийгээ бас мэдрэх, тэр хүнийгээ аясаар байх те хүлээж авах гэдэг бол бас хайрын нэг хэлбэр юм аа. Тэгэхээр affirmation-ы болохоор хайр гэдэг бол бас бууж өгөхийн нэг хэлбэр юм аа гэд гоё affirmation өгөөрэй. За ингээд 3 дугаар группийнхаа уншлах руу оръё. За ингээ 3 дугаар группийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхэлье. За эхлээд энергийн шалгалтаас явъя. За ерөнхийд нь харуул маш сонирхолтой харагдаж байна. Яагаад гэвэл 8 12 4 тооны зайтай 10 14 4 тооны зайтай 8 10 ч 2 тоо 10-аас 12 ч 2 тоо 14 хүртэл 2 яг 2 тооны ингээд зайтай мөртлөө яг ингээд сүүлжсэн байдалтай хүзрүүд буусан байна. За тэгэхээр энэ бол яг юуг илэрхийлээд байна гэхэлэр таны амьдралд нэг юм зүй тогтол байгаад байна яг одоогоор. Танд одоо ямар зүй тогтол байгаад байна таны амьдралд нэг байнга тохиолдоод байгаа эсвэл байнга зүйлэгдээд байгаа. Яг нэг давтагдаад байгаа юм шиг те яг ижил төстэй байдлаар ямар нэгэн зүйл давтагдаад байгаа. Тэр зүйл дээр илүү анхаарал өгөөрэй. Ягаад гэвэл таны амьдралд яг одоо маш юм алхимч гэдэг шиг те алхим гэдэг шиг яг өөрчлөлттэй хэрэгтэй үе байгаа. Энэ өөрчлөлт нь танд бол одоо жоох юм өвдөлттэй байдлаар ирж байгаа боловч та яг үннийхээ замаар яг бусад хүмүүстэй бусад хүмүүсийн ямар нэгэн дарамт шахалт те хүмүүсийн үзэл бодлоос шалтгааллахгүйгээр яг өөрийнхөө үнний замаар явж эхэлж байна гэсэн үг. За тэгээд энэ өөрчлөлт, энэ өвдөлттэй өөрчлөлт танд одоо яг ингээ явагдаж байгаа учраас энэ өөрчлөлттэй энэ үннээрээ явах төр сонголтыг хийж байгаа энэ зүйлүүд бол таны бүтээлч энерги чинь сэргээж өгөхийн төлөө юм аа. За тэгээд одоогоор бол гэтээ жоохон суур хүрдэн асуудалд орсон харагдаад байна. Илүү газар дуулгын бясалгал хийвэл зүгээр харагдаж байна. Ноён нуруу тэг яг тийм суур хүрдэн дээр жоохон юм энерги гацалт байгаа харагдаж байна. За тэгээд энэ группийг сонгосон хүмүүсийнхаа ягаад ч энэ 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань толгой ойрд бол жоохон өвдөж байгаа харагдаад байна. Шөнө орой сайн унтахгүй байгаа мó. Энэ 3 дугаар группийг уншсан чинь л шууд толгой өвдөл эхэлж байна. Тэгэхээр хөөх гайхалтай 10 11 12
За энэ бол яалтч сүнсний сэрэлт явагдаж байгаа хүмүүс нь яг одоо тэрэн бүр ингээ батлагдлаа тий. Матар, хумах, загас гэсэн 3 орд гарч ирсэн байна. За матрын ордны энерги доошоор гарч ирж байгаа гэхээр та одоогоор яг мөнгө санхүү дээр нэг амар анхаарал өгөхгүй байгаа бол харагдаж байна. Хумхын ордны энерги гарч ирж байгаа гэхээр та илүү оюун ухаан дээр төвлөрж байгаа. За дээрээс нь Pisces гарч ирсэн учраас хүнийг хайрлах нэмт сэтгэлтэй орчлын ертөнцийг хайрлна гэдэг яг юу юм? За дээрээс нь бүтээлч энерги нэмэгдэж байгаатай холбоотойгоор урлагийн янз бүрийн юм онгод айгүйх орж ирэхээр харагдаж байна. Тэгээд сүнсний сэрэлт бол ялтчгүй явагдаж байгаа харагдаж байна. Гэтэ эхлэл хэсэг нь жоохон өвдөлттэй. Яванд бол ингээл урсгалаараа урсаал өнгөрчгөр харагдаж байна. Тооны хувьд бол үнэхээр гайхалтай синхрончлал байлаа. Тэгээд энэ группийн маань энергийн шалгалт хэрвээ тантай таарч ивэл за гол уншлага руу оръё. За гол уншлага бол мэдээж юу байгаа? 4-р сарын хайр дурлал тий хайр дурлал ямархуу харилцаа ямархуу байхаар минь вэ гэдгийг харна. За 4 ширхэг дөрвөлжингийн хүзрүүд гарч ирсэн байна. Тэгээд нэг гурвалжин тий. Тэгэхээр дөрвөлжин гэдэг бол угаасаа 4 үндэстэй. Тэгээд 4 хүзэр маань дөрвөлээд аггүй. Зоочлаа буруу юм ярьчих. За ямар ч үсэн ингээд иймэрхүү хүзрүүд гарлаа. За энэ 4-р сард хайр дурлалын юу нь ямархуу байх вэ гэхээр та ямар ч үсэн энэ 4 сард бол хайр дурлал чи угаасаа ингээ бүтэмжтэй байх юм байна гэдэгт бол бүрэн төгс итгэлтэй болохоор харагдаж байна. За дээрээс нь сонголт хийх шаардлагатай болно. Гэхдээ та аль ч сонголтыг хийсэн алдахгүй байх болно. Аль ч сонголтыг хийсэн тэр бол зөв сонголт байлгаж та өөрөө тэр сонголтоо зөв болгож чадах юм байна. За дээрээс нь 4-р сард бол та яг үнэхээр хайр сэтгэлээс юу хүсэж байгаа нь та өөрөө яг үнэхээр ямар хүн юм гэдгээ бол маш сайхан ойлгож мэднэ. Магадгүй энэ яг таны сүнсний сэрэлттэй холбоотойгоор та өөрийгөө олж мэднэ гэж бол харагдаж байна. За дээрээс нь сүнсний сэрэлтийн үйл явц явагдаж эхэлснээр та бол өмнөхтэй юм таныг өвтгчээсэн харилцаанд төгсгөл тавьж болж чадхаар харагдаж байна. За тэгээд амьдралд чинь ерөнхийдөө маш юм нууцлаг зүйлс их тохиолдно. Яагаад гэдгийг мэддэхгүй юм цаанаасаа юм далдын зүйлүүд их тохиолдож эхэлэхээр харагдаж байна. Одоо түрүүний тэр тооны синхрончлалж байд юм уу те тэрэн шиг энэ 4 сард ч ихсэндээ таны амьдралд ингээд харилцаан дээр маш юм нууцлаг зүйлсүүд тохиохоор харагдаж байна. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс бол энергийн хувьд бол маш өндөр байдалтай байгаа харагдаж байна. За камелия гэдэг бол яалтчгүй та хин нэгэнд дуурлахны энэ 4 сард бол өстой ухаан жолоогоо дуурлахаар харагдаад байна. Тэр нь бол таныг жоохон юм эрхчлөөтэй байдлаас ч ингээд нэлийн юм тэр хүнийг л өдөр шөнөгүй бодоол санаал ингээл байх нэг тийм жоохон байдалд оруулж магадгүй юм шиг байна. Тийм болохоор өөрийнхөө сэтгэл зүрхийг жоохон чөлөөлөх, өөрийгөө жоохон юм чөлөөтэй байлгах гэж хичээгээрээ. За тэгээд энэ 4-р сард бол яалтчгүй хүсэл маш өндөр байхаар харагдаж байна. Тэгээ ямар нэгэн хүнд бол яалтчгүй та маш их татагтахаар бол харагдаж байна. Энэ хоёр хүзэр хоёул хамт гарч ирсэн учраас яалтчгүй хүнд дуурлан тэр хүнийг үнэхээр хүсэж хайрлахаар харагдаж байна. Үнэхээр гал халуун дуурлал бас үүсгэнэ. За тэгвэл яг энэ 4 сард яг ямар хүмүүстэй уулзрахаар харагдаж байна. Тэрийг харъя. Ямар хүмүүстэй илүү их түлхүү харилцаатай байхаар байна.
Aquarius, Leo, Libra, за 3 төрлийн энерги гарч ирж байна. Гуруула заавал ингээд тантай уулзрах халаагүй, аль нэг нь бас байж болно, эсвэл гуруулаач байж болно. Тэгэхээр хумхын ордны энерги доош гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ төрлийн хүн маань бол жоохон юм ойлгомжгүй төрлийн байх гэдэг. Харилцаагаа яг яах гээд байгааг нь мэддэхгүй, танд яг татаад байгаа юм шиг үгүй юм шиг. Гэхдээ маш юм дур булган тий. За энэ арслангийн ордны энерги доош гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хүн бол ерөнхийдөө нэлээд гүнж зантай. Өөртөө ихтэй, гэхдээ тэр нь жоохон хитрээ, жоохон юм эготой, жоохон юм бардам зантай хүн байх магадaltaй. Libra энерги гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хүн бол хүнд зөвлөгөө өгөхдөө маш сайн, хүнтэй харилцаа холбоондоо маш тажгүй. Тэгээд бас юм гаднаасаа айгүй тийм зөв төр төрхтэй гэх юм уу? Тэ айгүй гоё ингэж хувцлалтандаа маш их анхаардаг. Тэгээд гэтээ энэ хүний хувьд бол сонголт хийхдээ жоохон тааруухан боловч яг хүнд зөвлөгөө хүнтэй ярилцахтаа маш сайн, маш юм оюунлаг хүн байдаг. За арслангийн ордны мэдээлэл ихтэй тийм. Арслангийн ордны энерги хүн маань бол гаднаасаа бол жоохон юм хит өөртөө ихтэй жоохон өнгөрөөч юм шиг тэгж харагддаг байгаа. За энэ харилцаанууд дээр бол нэмэлт хүзрүүдийг харъя. Вау, окей. За энэ хумхын ордны энергитэй нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй мөртлөө маш юм fuckboy. Амар тийм дур булам хүний хувьд бол тантай бол угаасаа яг юм 4 сард бол яг ингээд уучрах хүн байж болох ч гэсэндээ ирээдүйд бол энэ харилцаа үргэлжлэхгүй. За дээрээс нь ийм зогсон байдалтай байгаад байх учраас энэ хүнтэй бол нэг амар ингээд харилцах уулзах байх ер нь нэг энерги өрөх гээд ах шаардлагагүй харагдаж байна. Харин арслангийн ордны хүний хувьд бол маш юм бүтээлч энергиэр дүүрэн гэхлээр бол таныг юм сонирхолтой болзоон дурхтай уулзаад айгуу тийм хөвжөлтэй сонин гой дурсамжуудыг бий болгож магадгүй харж байна энэ 4 сард. Гэхдээ нэг жоох юм докторгүй юу бий болох гэдэг энергийн хувьд бол докторгүй байдал. Тэгэхээр энэ дээр бол нэмэлт үзээр авъя гэж бодож байна. За Чинлүүрийн ордны энергитэй хүний хувьд бол энэ хүн маань бол яг ингээд тантай яг ингээд харилцаа үүсгэлээ гэж ботход та яг энэ хүний хувьд жоох юм ганцаараа байгаа юм шиг мэдрэмж авах гэж магадгүй харагдаад байна. Гэхдээ яг та хоёр бол юм адил төстэй чанарууд бол маш их байгаа. Яг хамтдаа болвол юм хэцүү зүйлийг даван тулаад явж байгаа. Гэхдээ та хажууд нь нэг тийм жоохон ганцаардсан мэдрэмж авч магадгүй. Энэ маань бол яг 4 сарда яг өөрчлөлтөнд орохгүй, яг өөрчлөгдөхгүй, явандаа өөрчлөгдөж магадгүй. Тэгэхээр энэ хүзрүүд энэ дээр бас нэмэлт авъя гэж бодож байна. За энэ хумхын ордны энергитэй хүн бол угаасаа нэг энерги үрээд хэрэггүй гэж байна. Тэгэхээр энэ дээр нэмэлт авах шаардлагагүй гэж бодож байна. За тэгэхээр энэ хоёр харилцаан дээр нэмэлт хүзрүүдийг авъя.
За ингээд хоёрын хувьд болвол те энэ харилцаа бол үнэхээр таны ингээ хүртэх ёстой харилцаа мөн. Энэ бол үнэхээр ингээд таны хүртэх те үнэхээр ингээ worthy харилцаа мөн. Дээрээс нь хоёр үнэхээр ингээд ямар нэгэн дал санаа авахгүй би бинийг үнэхээр яг юм цайлган байдлаар хайрлахаар харагдаж байна. Энэ харилцаа бол үнэхээр гоё юм. Цайлган ямар ч юм дал санаа байхгүй тэг яг үнэхээр зүрх сэтгэлээсээ хандсан юм харилцаа байна. Гэхдээ яагаад нэг юм тэнцвэр алдагдах гээд байгаа вэ гэхлээр энэ дээр бол яалтчгүй би биенийхэн шарахыг хөндөх зүйл хийх вэ? Тэрнийгээ муухай үгээр гомдоох вэ? Жон токсик зүйл болох вэ гэдэг зүйл байна. Энэ нь юу вэ гэхлээр өмнө нь яг юм өвдөлттэй зүйлүүдийг мэдрээ тэрнээсээ болоод ерөнхийдөө ингээд тэндээсээ яг ингээд өөрийгөө илэрхийлж сурсан, өөрийгөө хамгаалж сурсан тийм байдал байгаа. Гэтэ хоёулаа бие биенд лүгээ тийм зан гаргаад байх бас жоохон муухай. Хоёулаа ингээд нэг лүгээ хит асаад ингээд гомдоох зүйл болох вэ? Тийм болохоор аль болох ингээд дуу хоолойгоо илэрхийлэх нь зөв, тэ өөрийгөө хамгаалах нь зөв. Гэтэ тэрийг жоохон зөөлөн байдлаар илэрхийлээрээ тэгэхгүй болвол энэ харилцаанд маш юм том шарах бий болж магадгүй харагдаад байна шүү. Энэс жоохон болгоомжлол зүгээр харагдаж байна. За энэ харилцаан дээр өөрчлөгдөн гэсэн. За яг юу нь өөрчлөгдөх юм бэ гэдгийг харъя. За энэ харилцаа бол ерөнхийдөө маш юм амьдралын зорилготой таны яг ингээд дотоод хүнийг чинь өөрчлөх гэж юу нэрсэн. Ерөнхийдөө бол таны тэр сүнснээс хэрэлттэй ч холбоотой учирч байгаа хүн гэж бол харагдаж байна. За ингээд яг хажууд нь та ингээд ганцаараа байгаа юм шиг мэдрэмж төрж явах боловч яг таныг энэ өөрчлөлт бол танд ирэх юм байна. Таны ингээд хүнтэй харилцаан дээр те яг ингээд өөрийгөө давхар хайрлаж чадж гин үгүй юу тэ өдөр тутмынхаа ингээд амьдралыг бас зөв дадал зуршлаа ингээ хүнтэй харилцаанд орсон ч гэсэндээ хатгал үлдээж чадж гин үгүй юу энэ дээр ч их өөрчлөлтүүд орон дээрээс нь та өөртөө маш юм ихтгэлтэй болох юм байна. Энэ хүн яг ингээд тантай яг харилцаа холбоо маш сайн ч гэсэндээ тэ та хоёр бас яг юм ижилхэн хэцүү замыг туулаад явж байгаа учраас би бинийгээ толдоод ерөнхийдөө энэ маань бол ихэр төлөв харилцаа ах магадaltaй харагдаж байна. Тэгэхээр таныг бол юм зөрөгтэй алхам хийхэд чинь бол ингээд хүч нэмж өгөн дээрээс нь таны ингээ агуугаас гараад те илүү ингээд хүмүүстэй нээлттэй байх өөрийгөө ингээд мэдээж таны сүнсний сэрэлтийн үе явж байгаа учраас бас ингээ ганцаараа цагийг өнгөрөөх те тиймэрхүү хугацаа бол байсан байж магадгүй гэхдээ энэ хүнтэй уулзнаар бол та маш их ингээд гарч явах хүмүүстэй харилцахыг те ойлголцохыг аюу хүсэн те тэр талаас нь тэ өөртөө ихтэй байдал талаас нь өөрийгөө хайрлах талаас ер нь бол танд жоохон юм гоё өөрчлөлтүүдийг санал болгож байгаа өөрчлөлтүүдийг өгч чадгаар ийм гоё харилцаа байна. Тэгэхээр энэ бол хэр төлөө харилцаа гэж магадгүй харагдаж байна. За энэ харин worthy хүртэх ёстой гэж байгаа энэ арслангийн ордны энергитэй харилцаа бол бас жоохон юм эвгүүдэл үлийн үртэй харилцаа болох гэдэг магадaltaй гоё яг ингээд эвтэйхэн хандаад авч явж чадах юм бол бас soulmate байх магадaltaй харагдаж байна. За тэгэхээр энэ хоёр хүний алийг сонгох нь бол таны сонголт байдаг байгаа. За тэгээд зөвлөгөө картаараа харъя. За мэдлэг төдийгөө туршлага мэтэр эндүрх амархан хүний сэтгэл тийм зайлчин тийм ховсоргон үнэмлэхгүй туршлагын тухайд Шива үг дуугүй байсны нэг шалтгаан энэ. Вигян Байрав Тантар ач холбогдлоороо Библи Вед Гитагаас чигтээсэн мөртлөө нууцлаг хэвээр үлдсэний учир энэ. Уг судар үр дүнгээс зурах сэжүүр өгөлгүйгээр зөвхөн арга зэмсгийг үзүүлсэн юм аа. Сэтгэл аргыг биш үр дүнгэл чухалчилдаг. Ямар ч арга шүтэлгүй шууд үр дүнг хүртэнд гэвэл туйлын ихээр баяснаа гэж байна. За.
За тэгэхээр аль нь мэдлэг, аль нь туршлага болохыг ерөнхийдөө бол энэ 2 дугаар группийг та бас сонсчвол зүгээр л юм байна. 2 дугаар групп дээр ерөнхийдөө бол энэ зөвлөгөөтэй нь яг ижилхэн хуудас гарч ирсэн байна. Тэгэхээр энэний болохоор хамгийн ихний зүйл нь болохоор аль нь мэдлэг, аль нь туршлага болохыг санаж сэрхэд бэрх гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол мэдлэг бол мэдээж хүний яг ингээд оюун ухаанаар олж авсан зүйл байгаад байдаг тийм ямар нэг юм зориг төрхийн тулд олж авсан зүйлээ туршлага гэдэг зүйл нь болохоор ялтчгүй зүрх сэтгэлийн хувьд үнэхээр яг сүнсний түвшин хүлээж авч байгаа зүйлийг бол туршлага гэж байгаа тийм. Тэгэхээр таны хувьд бол яг юм сүнсний сэрэлтийн ингээ үе явж байгаа учраас магадгүй энэ зөвлөгөө гарч ирсэн байна. Тэгэхээр үр дүн битгий чухалчлаарай. Яг ингээд үйл явц нь яг үнэндээ таны ингээд зам юм шүү. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань бол би үр дүнгүйш үйл явдлыг чухалчилдаг гэдэг. За би үр дүнгүйш үйл явцыг чухалчилснараа сүнсний сэрэлтээ дараагийн түвшинд аваач чаднаа, сүнсний сэрэлтийг хүлээж авч чаднаа гэдэг байдлаар гоё ингээд аффирмашн өөрийнхөө хувьд гоё бичээд коммент хэсэгт бичээрэй. За тэгээд энэ удаагийн маань 4-р сарын хайр дурлалын уншлаг үгээр өндөрлөж байна. Тэгээд сонсдог, дэмждэг бүх хүмүүстээ хайртай шүү, баяртай.